Орой минь манайха ороод ирээрээ за Улаанбаатар хотноо 23 цаг 05 минут болсон байна. За бидний хүсэн хүлээж байгаа Lexus 600-ийн манаас аздан тодорхойд бас цөөхөн хэдэн цаг бол үлдээд байна. Дээрээс нь цөөхөн хэдэн бас суглаа бас үлдээд байна. За манайхан бас олоод ороод ирээрээ мэдгэдлийн чанартай бас лайв эхэлж байна. За маргааш буюу 25-ны өглөө 11 цагт Lexus 600-ийнхаа аздан шалгаруулах лайвыг бол эхлэхээр болсон. Манайха сая л аздан шалгаруулах лайв нь явж исэн боловч цаг бас орой болоод сараахан дүүрэг учраас бас хойшлуулад маргааш 11 цагаас аздан шалгаруулах лайв бүр эртхэн эхлэе. За Lexus 600 маань өөрөө 9800 шиг суглаатай эрэхтэй зарлагдсан учраас бас нэлээдгүй их хугацаа бас цагийг бас зарцуулдаг. За жишээлбэл бид нар бас лайваас сольдог. За лайв бол 3 цаг орчим үргэлжлээд бол лайваас байнга сольж явахгүй бол тасалдах лайв маань тасалдах бас асуудал бас тулгардаг учраас лайвудаа бас ингэж 2 пэйжээрээ нэг лайв 2 лайв 3 гэж бас лайвудаа сольж байгаа аюулгүй байдлын үүднээс бас эн чинь бас 9800 шиг суглаач өөрөө бас маш их цаг хугацаа бас хүчийг бас зарцуулдаг учраас бас энэ их цаг хугацаас үнгүүдүүлмээргүй байна. Тэгээс тийм учраас бас лайвудаа ингэ сольж байгаа манайха. Тэгээд Lexus 600-ийнхаа аздан шалгаруулах лайвыг маргааш 11 цагт эртхэн эхлэе. Тэгээд сайхан Lexus 600 маань мэдээж 2 супер аздан тодорно. За эхний супер аздан энэхүү харагдж байгаа сайхан Titan F Sport 600-аа бол хожоод авнаа. Хоёрд гарч ирсэн аздан маань Go брендийн 100% цахилгаан дууг хожно. За тэгээд суглаа авч амжаагүй хүмүүс байх юм бол манайхан суглаа авах бүрэн боломжтой. Дансны дугаар харагдж байвал суглаа авч болно гэсэн үг. За хэрвээ Lexus 600 маань дүүрсэн 100% дүүрсэн тохиолдолд манайхаас 100% дүүсэн гэсэн постыг оруулаад мөн давхар танд ямар ч тийм банкны данс инэтэрэ гэсэн мэдээллүүд нь бол харагдахаа болно. Тэрийг бас манайхаа ойлгоорой. Сүүлд бас шинээр орж ирж байгаа хүмүүс пэйжийн дагагч нэмэгдэх хэрээр бас шинээр орж ирж байгаа хүмүүс манаас за одоо орж болох уу Lexus 600 дээр суглаа байна уу гэдэг хүмүүс маань Lexus 600 дээр суглаа байна. Дансны дугаар бол харагдж байвал танд суглаа авах боломжтой гэсэн үгэ. Бидгийг бас давхар хэлье. За мөн манайхаас ямар нэгэн код таны утсанд бол мессежээр очихгүй. Манай бас үндсэн дагагчуд нас бүгдээрээ мэдж байгаах те. Өөрсдөө дугаар харах линк рүүгээ ороод шийт хэсэг дээр Lexus 600 гэж цэнхрээ өнгөтэй бичсэн байгаа. Тэн дээр дарж ороод та гүйлгээс өдөр цаг минутаараа хэд гэсэн дэс дугаар дээр байгаа бол өөрөө харнаа. Хэрвээ бүр үнэхээр хайгаад олдохгүй байгаа бол пэйж рүүгээ чат бичээд дансныхаа хуулгыг явуулаад те. За би үнэхээр хэд гэсэн дэс дугаар дээр байгаа олж харж чадахгүй байна гэж чат бичээд дансны хуулгаа явуулвал манай зүгээс шалгаад өгнөө. За тэгээд Lexus 600-ыг манай аздан маргааш мэдээж тодорхой нь ойлгомжтой болсон. Тэгээд манайхан бас гадаа хэд хоног бороо орлоо бас гадаа зогсоод байгаа өлөн тоос шороо буусан байгаа учраас маргааш аздандаа өгтөө бэлдээд сайхан угаад цэвэрлээд те ингээд бэлдээд байж гинэ. За тэгээд маргааш хэдүүлээ энэ сайхан төмөр үлгийнхаа аздыг тодруулцгаая. Суглаа авч амжаагүй хүмүүс байх юм бол авах бүрэн боломжтой байна. Та яг одоо суглаа авч болно. Бидний хэлий. Тэгээ одоо авж байгаа хүмүүс байх юм бол маргааш өглөө 10 цагт таны утасны дугаар шивэлтээр орноо. Манай шивэлтүүд нь бүгдээрээ нөгөө механик ажиллагаатай банк руугаа орно, PDF-ээр Excel файл руугаа татна, цэвэрлэнэ. Инээ тэрээгээ дандаа нөгөө механик ажиллагаатай байдаг учраас бага хэмжээний бас цаг хугацааг л зарцуулдаг шүү. Шууд бас суглаа аваад автоматар дугаар харах линк руу ордгоогаа. Тэрийг бас манайхан бас мэдээд аваарай гэж. Тэгэхгүй шууд суглаа авчаал за миний дугаар харах линк руу ороогүй ингээл хүмүүс манаас чат бичээд ороод ирдэг. За 600-ийн хувьд бас тайлбарлаа ярихад бол мэдээж энэ маань бол шин загвар. За Lexus-ийн хамгийн тулцсан дээд зэрэглэлийн лагшри хэлбэрийн SUV ангиллын хамгийн том ангил Jeep ангиллын машин. За энэ машинд маань бол ашигласан материал болон машины маань бүх юмнууд бүгдээрээ дээд зэрэглэлийн материалтай. Одоо үйлдвэр нь бол дандаа нөгөө өндөр тансаг зэрэглэлийн те
элит гаралтай хүмүүст бол зориулж гаргадаг энэ машиныг. Тэгэхээр бас манайхан 50,000 төгрөгөөр энэ сайхан төмөр хүлгээс аваад амьдралдаа бас алдаж болохгүй том боломж бас дурсамжийг бас бүтээх бүрэн боломжтой байна. 600-ийн маань хувьд бас холон инээ тэрэгийн хувьд бол бүгд бол тасархаа янзын болсон. Угаасаа Lexus учраас хизээж хүнийг бас гомдоохоор юм хөл хийхгүй. Toyota-гийн чанар, за Toyota дээр суурилсан Lexus-ийн одоо тансаг зэрэглэлийн чанарыг бол Lexus 600 дээрээс бол мэдэрч болно. Одоо явах үед баталгаа аюулгүй те чанар тэрийг бол Toyota-гийн нэг шингээд өгч байгаа. За кузов болон доторх шолон бусад зүйлүүд нь бол Toyota-г илүү нэг сайжруулад илүү нэг тансаг чиглэлийн болгоод ирсэн. За голын дэлгэц энэ дэлгэц бол үндсэн одоо entertainment media system-ийн дэлгэц. За энэ бол зүгээр жолоочийн хэмжлэлийн дэлгэц гэж ярина. За энэ хэмжлэлийн дэлгэц дээрээс одоо пар машины өндөр нам бүхэл тохиргоонуудыг энэ дэлгэцэн дээрээс бол хараад явчихдаг. За голын хайрцаг бол cool boxтэй. Зуны нөхцөл одоо наадмын нөхцөлд бол ийшээ ингээд ундаа усаа хийгээд гой хүүтэн чигээр нуугаад явах бүрэн боломжтой. За мэдээж энэ дээдлийн тааз бол алтантаараа гээд хамгийн нөгөө дээд зэрэглэлийн материалаар энэ таазыг бол бүрсэн байдаг. За хойдлын хэсэг бол маш гоё тав тухтай хамгийн тав тухтай зорчих хэсэг бол энэ хойдлын хэсэг. Зорчигчтой бол хамгийн тав тухтай бүхэл зүйлийг бол энэ хойдлын хэсэг бол бүрдүүлж өгсөн байгаа. За моторын хувьд болохоор 3500 твин турбо. Хос турботой 3500 хүчтэй болоод ирэхээр илүү нөгөө чин чадлын мэдээж 10 шатл гол замд бол маш гоё хүүхдэд тэгээд араа солиодчтой идэхгүй байлээс залгаж үзсэн. Маш гоё хөнгөн хүүхдэд араа солиодчтой маш гоё. Ууш 10 шатл болохоор өөр зээл. За харагдаж батоны суулттай нэг зүйл Ерөөсөө хаан үүсэж байгаа. Энэ харилцаа суур надаас биш тусаад. Өөрөөр дагуулдаг нэг зүйл дандаа хандаа босоо өгдөөтэй байсан. Босоо өгдөөтэй байгаа гэхдээ ааш маань зай хамгийн зайш байна. Тэр боомгоо суур доошоо авчихсан. Ааш нь зайш байна. Це пасує. Шавар намайг
хад хайрах уул гээл бүхэл зүйлээр бол явна. Хэдүүлээс өндөрлөөд хэр өндөр болж ийн гэдгийг бас харъя. За энэ өндөрлөлтөө бол энэхүү хоёр товчлуур дээр дарна. Энэ дээр дарвал мэдээж өндөр болно. За тэн дээр бол ингээ харагдчихэв. Хай 1 гэд хай 2 хүртэл бол өндөр болно гэсэн үг. За би хэдүүлээ бүр хай 2-лөө тулгаад өндөрлөөд үзье. За кирланаас дугуйны хооронд хэр том болох нь үү те. За нөгөө нэг MTS, Military Select, Crawl Control гэх мэтлэн оффроуд хэрэгтэй бүхэл нөгөө туслах системүүд маань энэ машин дээр бол бүрэн байгаа. За тэгээ нөгөө спорт модны хувьд болохоор спорт мод, Sport S+, Custom, Comfort, Normal, Eco гэсэн бүх модууд бол энэ 600 дээр бол байгаа гэсэн үг. За комфорт явдал бол манайхаа мэдж байгаа л үү дээ. Хамгийн гоё нөгөө зөөлхөн тухтай явна. Тэгэхээр өрүүл гоё зөөлрөөд ирнэ, амаржийн бас гоё зөөлрөөд ирдэг ч юм уу. Хороопны шилжилтүүд гоё смут гоё зөөлхөн болоод ирэх ч юм уу. Тийм болоод спорт болоод ирэхлээр өрүүл жоохон хатуураад амаржийн бас жоохон хатуурах ч юм уу. За нөгөө араа шилжилтүүд маань энэ одоо энэ падл шифтээр ингээд механикаар араагаа солиод тэ илүү нөгөө араагаа гоё мэдрэх тэр чиглэл юм болоод ирдгээр бас таа. За өндөрлсөн. За 600 өндөрлсөн. Ийм байна да манайхаа. Тэгээд энэ сайхан төмөр үлгээ маргааш 11-нд хэдүүлээ аздан шал уруулах лайва эхлүүлээд эртгэн шиг тодруулъя. Тэгэхгүй бол ингээд өдрөө үдээс хойш маш эхлэхээр ингээд амжихгүй багтахгүй байгаа даа. За гоё машин шүү гэсэн байна манайхаа. Дуу сул болчлоо гэнэ үү? Дуу сул байна уу манайхаа? Дуу сул байна уу? Байна уу. Хизээвэ гэж. Дуу сонсогдохгүй байна манайхаа. Дуу байвал сайхан байна гэд комент бичээд өгөөрэй. Дуу байхгүй л байна шүү. Дуу байхгүй болцсон уу манайхаа? Дуу ерөөсөө дуу байхгүй нү? За байна гэж чинь. За яалч нөгөө нэг Bluetooth-тэй холбогдчих шиг боллоо. Машинаас гарахаар дуу байхгүй болчиход ингээд байгаа юм байна шүү дээ. Зөв. За одоо л ороод ирэх Bluetooth-ийн салгачлаа. За би сая бол машинаас гараад энэ хойдлын 600-аа хэр өндөр байна, намхан байна гэдгийг бол харуулсан. За одоо би машинаа намхан болгоцсон байна. Сая өндөрлөөд дахиад дээшгээ 4 байсан шүү дээ. Одоо болохоор ингээд 4 байгаа байхгүй. Намхан дээр ингэж харагдчих гэсэн үг. Өндөрлөхөөр дахиад дээшгээ ингээд 8 болоод нэлээд гоё өндөр болчихно. За хотын нөхцөлд бол ингээд намхан чигээр нь унахаар илүү гоё харагдана. Машин маань тэгэхгүй бол хитрхи хотод ингээд өндөрлөөд яваад хахаар жоохон зохимжгүй харагдана. За одоо дуутай болсон шүү дээ. За манайх өөр асууж тодруулах юмнууд байна уу? За сайхан машин авчих юмсан гэд яг гоё юм авчих юмсан гэдэг бодолтой л орох хэрэгтэй манайхаа. Хизээ нэгэн өдөр танд Аз ондоо ирээд бас энэ сайхан машин авна. За байна гэж чинь дуу байна гэж чинь. Одоо би юу байсан хүмүүс манай сонсоогүй юм болоо одоо.
зөндөө л гадна талаас нь ярьцаа одоо дахиад эхнээс нь ярих уу? За тэгээд дахиад эхнээс нь ярив да тий. За машины моторны хувьд манайхаа мэдж гин моторны хувьд моторны хувьд 3500 cc хөдөлгөөртэй твин турбо. 3500 cc за өмнөх загвараас багассан мотор нь. Гэхдээ багассан ч гэсэн хос турботой болоод ирсэн. За сүүлийн Toyota-гийн одоо хэв шинж одоо сүүлийн том Jeep-нүүдийн хэв шинж мотор жижигсээд жоохон эко тал руугаа болоод ирж байгаа. Тэгэхээр нэр бол илүү нөө хөнгөн хаа заавалт маш гоё хөнгөн огцсон болоод ирсэн. Урагшаага 10 шаталт автомат хороотой учраас бол 10 шаталт хороо бол мэдээж манайх ойлгож байгаа хэ. Араа ихсэх тусам илүү гоё хоол замд гоё гүйдэлтэй намбганж гоё явдаг. Тэгээд бас хороо их болоод шатал нь их болоод ирэхийн сацуу бензин эдэлтэнд бас маш их нөлөөлнө. Тэгэхээр 600 маань маш бага бензин зарцуулдаг шүү манайхаа. Яг л жижиг тэрэг унцсан юм шиг эсвэл дунд гарын машин унцсан юм шиг те хараар эднэр унцсан юм шиг RX эднэр унцсан юм шиг маш гоё бензин бага зарцуулдаг. 100-д нэг 9-өөс 10 литр бензин зарцуулна гэсэн үг. За хот дотор бол нэг 14 мөрөв зарцуулж ийн гэж хараад байна. 114 литр л эдчин гэж бас харж байна. За тэгээ энэ сайхан машиныхаа Ааздаг маргааш хідүүлээ 11 цагт Ааздаг шалгаруулалтаа эхэлцгээе. Тэгээ манайхан бүгдээрээ сайхан унтаж амраарэ. Гэт суглаа авч амжаагүй хүмүүс байвал авах бүрэн боломжтой байна. Маргааш хүртэл маргааш бас тодортлоо энэ чинь бас 10 хэдэн цаг бас суглаа маань бас үргэлжлэнэ. Тэгэхээр бас манайханд бас суглаа авах боломж байна шүү. Амжаад бас Lexus 600-ийнхаа суглагаас амжаад аваарай. Давхар бас энэ маань 2 супер Аазтан тодорно. 2 дахь гарч ирсэн юм маань GoBo брендийн 100% цахилгаан дугууны Аазтан болно. За цахилгаан дугуй маань бол хотос ч унчна, хөдөөч унчна. Ямар ч асуудалгүй. За манай хөдөөнөөс оролцож байгаа хүмүүс 2 дахь Аазтан болоод таарчих юм бол тэр дугуйгаа хөдөө унж болно манайхаа. Хөдөө сайхан хонь малаа хариулаад те гэртээ очиод цэнгэлчин цахилгаанаар цэнгэлээд за дунджаар 50 км явна. Хамгийн ихдээ 100 км явна. Амьдралд бензинд болон мөнгө санхунд маш их хэмнэлттэй тэм сайхан унаагаад цаганд бас хэмнэлттэй. Хотод амьдардаг бол цаг хугацаа бол алт. Тэгэхээр бол цагийг алт төгжрөл биш. Гэртээ хараад сайхан гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлэх боломжтой гэсэн үг. За тэгээ бүгдээрээ сайхан амраарай. Маргааш уулзцгаая. Түр баяртай.